унжилт, төрөлтөөс үүдэлтэй уурагдал болон бусад мэс засал шаардлагатай үгийг тодруулаад мэс засал эмчилгээ үнэхээр шаардлагагүй тохиолдолд эмсэлэг курс эмчилгээг шууд эхлүүлэх залттай. За шээс задгарал болон цагаан махны асуудлаас үүдэлтэй тулгарч байгаа асуудлыг шийдэх мэс заслын бус түгээмэл хэрэглэгдэж байгаа дэлхийд даяар эмчилгээний нэг аппарат бол эмсэл аппарат юм. Эмсэл аппарат нь таны хүчин чармаалт оролцоо шаардлагагүйгээр гэглийн дасгалаар бага арцгийн булчинг хөгжүүлэх мөн арцгийн оролцооны эрхтнүүдийн тусан амж болон мэдрэлчлэлийг нь дэмжих үүрэгтэй ийм аппарат байгаа. За эмсэл аппарат маань өөрөө Америк нэгдсэн улсын BTL компани хүнс эмийн аюулгүй байдлыг хангасан тийм сертификатаар баталгаажсан аппарат байгаа. За эмсэл аппаратанд орохын өмнө эмэгтэйчүүдийн тусгаалсан болон эхо шинжилгээнд хамрагддаг. Энэхүү үйлдэлгээр таны гадна болон дотор бэлэг эрхтний хөгжил, бүтээц, унжилт, төрөлтөөс үүдэлтэй уурагдал болон бусад мэс засал шаардлагатай үгийг тодруулаад мэс засал эмчилгээ үнэхээр шаардлагагүй тохиолдолд эмсэлэг курс эмчилгээг шууд эхлүүлэх залттай. За мэс засал эмчилгээ шаардлагатай өвчнүүдийн хувьд тухайн мэс засал эмчилгээг санал болгосон хугацаанд ороод мэс заслын шарах бүрийн эдгэр хугацаа буюу сар хагасаас 2 сарын дараа эмсэл эмчилгээг эхлүүлэх боломжтой. Эмсэл аппарат маань сандал болон төхөөрөмж гэсэн үндсэн 2 хэсэгтэй. Тухайн сандлын төв цэгээс нарны цацраг шиг гадагш шиглэлтэй өндөр орчимтэй хайфен буюу соронзон орны дэлгүүрээр багаар зүйр боллын булчинг амралт болон ажиллах тусгай гормоор эмчилгээ маань хийгддэг. Энэхүү эмчилгээнд хийгдэхийн тулд тухайн хүн маань нэгт сандлын өндрөө өөртөө тохируулсан байх ёстой. Зөв байрлалаар суусан байх ёстой. Өөр дээр биед байгаа үнэт хэдлэл металл хэрэгслүүдийг биеэс хол байрлуулсан байх ёстой. Энэхүү эмчилгээ нь 28 минутын хугацаанд 11,000 удаа кеглийн дасгал хийсэн тэнцвэц булчингийн ачааллыг үзүүлэхээс гадна арцгийн оролцооны эрхтнүүдийн тусан амж мэдрэлчлэлтийг давхар дэмждэг ийм сайн талтай. Тэгэхээр эмэгтэйчүүдийн бүрэн үзлэг шинжилгээ хийгдээд таны онш гарна. Тухайн ямар онш, хүнд хүмүүний зэрэг нь ямар зэрэгээс шалтгаалаад ганцхан эмсэл амжилтыг хийх үү? Эсвэл эмсэл амжилтгээ эмээ амжилтыг давсрах уу гэдгийг шийдэж байгаа. Тэгэхээр тухайн амжилтгээ хийгдэж явах үеийн бас нэг гол анхаарах зүйл нь нэмэлтээр бичиж өгсөн эмчилгээнүүдийг тухайн хүн маань бүрэн хийх ёстой. Цаг хугацаанд нь тэгээд курс эмчилгээ гэж тухайн хүнд тохирсон курс эмчилгээг хүн бүрт өөрөөр гаргаж байгаа. Багаар цагаар болон булчин сулралаас үүдэлтэй үүсэж байгаа өвчин эмийг зөөврийн хүн түмний зэрэг болон сулралын өндрөл хүндний зэрэг тохируулаад тухайн хүн болгонд нь эмчилгээний протокол гэдэг юм гаргадаг. Тэгэхээр та жишээ нь 6 удаагийн курс эмчилгээнд орохоор боллоо гэж бодоход эхний 3 оролт 1 өөр програм, сүүлийн 3 оролт 1 өөр програм. Тэгээд оролт бүр дээр өндөр эрчимтэй соронзон орны долгионы хүчтэл нь хідээс хэд байхаа гэдгийг нарийн тооцож гаргасан байна. Тэгэхээр та эмчилгээний хугацаанд тухайн протоколын дагуу орох ёстой. Тэгээд эмчилгээгээ бүрэн үр дүнг нь мэдрэхийн тулд курс эмчилгээ заавал дуусгачиж тэгээд оролтын хоорондох зайг баримталж өссөн үр дүнтэй хүрэх юм байна. За эмсэл амжилтгийн маань тусгайлсан гам дэглэм шаардаад байдаггүй. Курс эмчилгээ эхлэхийн өмнө эсрэг залтуудаа тодруулсан байна. Танд зүрхний стент авахгүй, бие махбодод ямар нэгэн титан суулгах заахгүй, жирэмсэн биш, ойрын жирэг 3 сарын хугацаанд жирэмслэхээр төлөвлөөгүй бол курс эмчилгээ эхлүүлж байгаа. За энэ хугацаанд та ажил амралтынхаа дэглэмийг зохицуулна. Шөнийн ялангуяа 7-8 цагийн бүтэн орой авч явах ёстой. Ачаалттай ажиллаад ч юм уу шөнийн ээлжинд ажиллаж ядарч ирээд эмсэл аппаратанд суугаад тэгээд ажилттай байна гэд яруу санд руу ингээ шахуу төлөвлөгөөр орох юм бол курс эмчилгээний үр дүнүүдийг чинь нэг суларна л гэсэн. Тэгэхээр энэ үед бэлгийн харьцаанд орж болно. Тусгай хоол, хөдөлгөөний дэглэм энэ төр шаардлагагүй юм эмчилгээний энгийн арга байна. Үр дүнгийн хувьд тухайн хүнд хүүстэй нас ямар өвчин эмийг зөөвөр. За тухайн байгаа өвчин эмийг зөөврийн хүнд хүний зэрэгээс шалтгаалаад идэх хугацаа янз бүр байна. Нас залуу, харьцангуй
тухайн эмийг зөвөр маань дөнгөж илэрч байгаа буюу хөнгөн зэрэгтэй тийм тохиолдолд курс эмчилгээ нэг ороод нэг курс эмчилгээ дууссаны дараа тухайн байсан зөвөр маань бүр ардлага болж байгаа. Тэгэхээр нас хэдий ч нэ ахимаг байна. Тухайн өвчин үүссэн өвчин эмээг маань үүсээд хэр удаан хугацаанд үргэлжилсэн. Үндийн зэрэг нь хэдий ч нэг хүндэрсэн байх тусмаа курс эмчилгээний үр дүн гарах хугацаа ус хунжина гэсэн үг.